Хэрвээ та би энэ жилийг ганцаараа single ухтаж гин гээд эморч байвал эсвэл relationship-д орох гээд яарч байвал би танд нэг зүйлийг хэлье. Хүмүүс таныг яагаад ийм хөөрхөн ухаантай охин ийм тэнэг залуутай үерхдэг юм болоо? Яаж ийм сонин хачин залууг тоосон юм болоо? Эсвэл ийм сонин залуучуудтай үерхчихсэн шít гэж ярьсны оронд яагаад ийм хөөрхөн ухаантай охин одоо хүртэл single байгаа юм болоо гэж ярьсан хамаагүй дээр. Тийм болохоор хэрвээ та энэ жилийг ганцаараа өнгөрөөсөн бол дараа жилийг ганцаараа ухтаж байгаа бол ерөөсөө сэтгэл санаагаар битгий унаарай. Харин эсэргээрээ энэ бүх цаг хугацаа энергийг ашиглаад өөртөө хөрөнгө оруулалт хийгээд өөрийгөө олж аваад өөрийгөө бүр тэр хамгийн гоёор нь гэрэлтүүлээрээ. Тэр үед таны хайрын түүх юу гэж яригдана гэж энэ эмэгтэй зөндөө олон жил ганцаараа байгаад өөрийгөө бүтээгээд өөрийгөө бий болгоод яг зөв хүнтэйгээ учирсан гэж яригдах болно. Тэр мөч хүртэл бити өөрийнхөө энэ гайхалтай цаг хугацаа, өөрийнхөө энэ гоо үзэсгэлэн, өөрийнхөө энергийг хоёрын хооронд хүмүүст зарцуулаарай. Чамайг тоохгүй байгаа залуу, чамд хайрыг тэр өгч чадахгүй байгаа эдгээр хүмүүс ч юм уу, бити өөрийнхөө энергийг ийм хүмүүст ерөөсөө зарцуулж цагаа өр. Ягаад гэвэл чи та хэтэрхий үнцэнтэй.